Юу надад юм уу? Ямар хөөрхийн юу байгаа энэ дотор? Ер нь ягаад бид нар шинэ жилээр бие биедээ бэлэг өгдөг юм бол түүхийг нь хамтдаа зохицгоё. Шинэ жилийн бэлгийн түүхийг эртний Ромоос эхлэлтэй гэж үздэг. Юлий Цезар манай эртний өмнөх 46 онд Гуанлыг шинжилж 1-р сарыг эхлэл сар хэмээн альбиесоор тогтоосон байдаг. 1-р сарын нэр нь хоёр нүртэй Янус бурхнаас үүдэлтэй бөгөөд нэг нүур нь өнгөрснийг нөгөө нь ирээдүйг хардаг гэж үздэг байжээ. Ромчууд шинэ жилийн эхний өдөр Странеи хэмээх аз элбэг дэлбэгийг бэлэгдсэн жижиг бэлэг солилцох заншилтай байсан бөгөөд үүнд лаврын мөчир, инжир жимс, зөгийн бал, Янусын дүрстэй зоос зэрэг ордог байв. Эдгээр нь эх жил амжилттай азтай байхын бэлэгдэл байсан тул бэлэг өгөх ёслол нь шинэ жилийн салшгүй нэг хэсэг болсон юм. Тэгвэл бэлгээр газууран доох тавих уламжлал яагаад үүссэн юм бол? Эртний Вавилончууд өвлийн туйлын өдрийг өвжил шимэн бурхан Тамузын төрсөн өдөр гэж үздэг байсан бөгөөд тэд шинэ амьдрал дахин төрхийн бэлэгдэл ногоон модны доор өргөл өргөдөг байжээ. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр энэхүү уламжлал Европын хойд бүсийн ард түмэнд төгж баярын үеэр модоо жимс, ла, тууцаар чимэглэдэг болжээ. 1605 онд Германд бичигдсэн түүхэн тэмдэглэлд шинэ жилийн модыг чимэглэн дооронд хүүхдүүдэд өгөх бэлгээ тавьдаг гэж бичсэн байдаг нь газуурын доорх бэлгийн хамгийн эртний нотлохонд тооцогддог. Манай улсад харин шинэ жилийн бэлгээ газууран доор тавих уламжлал харьцангуй сүүлд орж ирсэн байна. Ихэнхдээ бид нар уудтай бэлгээ хүүхүүддээ эсвэл ойр дотныхондоо шууд өгдөг шүү дээ. Орчин үеийн антропологч, социологчдын тайлбараар шинэ жилээр бэлэг өгөх нь зөвхөн уламжлал бус нийгмийн холбоог бацдагдаг зан үйл гэж үздэг. Бэлэг өгч буй хүний тархинд допамин, окситоцин ялгарч аз жаргалын түвшин өсдөг. Энэ нь бусдад өгөх нь авахаасаа сайхан гэсэн сэтгэл зүйн онолын баталгаа юм. Мөн шинэ жил бол жилийн төгсгөл, шинэ эхлэлийн заагтвал бэлэг солилцох нь өнгөрсөн жилээ эргэн харж, ирж буй жилдээ илүү сайхан зүйлийг хүсэх бэлэгдлийн утгыг агуулдаг. Олон төв, олон соёл, олон зууныг дамжин шинэ жилийн бэлэг бидэнд уламжлагдан иржээ. Харин бэлгийн гол утга учир нь том, жижиг, ой гаган хүнтэйдээ биш, харин талархсан сэтгэл, догтлол, дурсамжинд байдаг юм шүү. Таны шинэ жилээр авч ирсэн хамгийн дурсамжтай гоё бэлэг чинь юу байсан бэ? Комент хэсэгт үлдээгээрэй.